Сэлэгжим сайхан нутаг шүү. Сэлэнгийн өвөөмээр мөн ч явуулж байна да. Гэхдээ одоо тэгэл 80 гаруй настай өвгөө гişний итгэс надад тавьсан асуудлыг тэгэл одоо шийдэхгүй тэгэл болохгүй шүү дээ. Нөгөө Сэлэнгийн 8 эдэг хичээн хохирлыг авсан уу? Авсан шүү дээ. Чинь нөгөө мөрд чинь гомат шахаад тэгэл авсан. Яаж авсан? Тэр нөгөө хавслагыг уншаад үзсэн чинь шинжээчийн дүгнэлтээр 5 сая гээд байдаг байхгүй. Тэгээ би нөгөө нараа чи залгаад өө чи 5 сая төгрөг хөрөлтэй юм уу? Чинь юу яриад байгаа бэ? Би 70 эдэн сая төгрөгийн бараага зэлвэрч тэгээд тэгсэн чинь прокурор нь шинжээч томдод явуулгаад явуулангууд нь томилготой барааны тоог нь нууцсан. Тэгээд 5 сая гараад байдаг байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг буцаагаад тогш танилцуулах хэрэгтэй байхгүй. Танилцуулгүйгээр өөрөө өмнөөс нь мөрдөж нь хамшиг цолцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт мөрдөж чинь авьяастай тэмцэх газар авч өгч байгаа байхгүй. Тэгээд албанчаад явуулж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө мөрдөж чинь нөгөө ялдагч сургаа залгаад өө шиний хохирлын төлөвлөстэй болох байлаа гэл ингээл асуудал шийдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хавслагыг хамгийн гол нь маш сайн унших хэрэгтэй байхгүй. Тэг чи өчнөө хөлтэй баг 20 тавсраг байхгүй. Тэгтэл тэн дундаас ганцхан шинжээчийн дүгнэлтэн дээрээс л тоог нь анзаарч харах хэрэгтэй байхгүй. Тэгээ гарын шиг мөнөө бишгүй шалтгаан. Тэгээд дуусаа. Тэгэл хөлөгдсөн шүү дээ.